Тэгээ энэ илтгэлийг бол яг цагаан сарын өмнө 2 сарын 26-нд бахад тий нэгдсэн үндэсний байгууллага дээр хөгжлийн хөтөлбөр дээр энийг тайлбарлаж өгөөч гэж би бас очиж ярьсан байгаа. Тэгээд тусгай тэр албаны хүмүүс ирсэн л дээ, парламентын гишүүд, сайд нар, энх хамгаалан сайд энэ төр гэдэг. Тэгээд бид нар бас манайх ямар ч гэсэн хэмжээд эхэлсэн байна гэдэг. Тэгээ энэ бол нэг 17-8 минутын слайд байгаа. Тийм 15-6 слайд байгаа гэсэн. Okay, I will just shift into English. My name is Otkon Tukspanzrakch. I'm a professor of economics at National University of Mongolia. I teach microeconomics and gender economics, economics of education, econometrics also. So today I will talk about care economy, one of the first done research in this country, in Mongolia, by our team. And the presentation slides are in English. So you can see, if you have any questions, you can ask in English, I will explain. And majority of the people here in Mongolians, since then I will shift into Mongolian language. We started this research since COVID-19. Ер нь бол care economy буюу асархан эдийн засаг бол хэмжигддэггүй, үзэгддэггүй, үнэлэгддэггүй тийм том эдийн засгийн том салбар юм а гэдгийг бид нар хэмжсэн байгаа. Тэгээ өнөөдрийн энэ судалгаан дээр бол бид нар бол Монгол улсад GDP-гийн дотоодын идэвхтэйгний хэдэн хувийг paid care sector эзэлж байна. Хэдэн хувийг unpaid care sector буюу хөсгүй асархан салбар тий цалин хөсгүй тийм асархан салбарыг одоо хоримтлал хийж байна гэдгийг нь оруулж байгаа. Хэцүүлдэ хэмжихэд гэхдээ бид нар олон улсын яг тэр аргачлалыг ашигласан. Тэгээд тэрийг хэмжсэн. Тэгээд economics, this is the economics kind of the presentation. Usually we start research literature review all this stuff. Тэгээд бид нар болохоор ингээд энэ байдлаар судлагдсан хэр зэрэг судлагдсан байгаа. Монгол болон гадаадад тэгээ би ямар дата ашигласан бэ гэд ямар аргачлал хэрэгэлсэн бэ гэд одоогоор ямар зүйлийг хэмжиж тооцчод байна. Дараагийн одоо хэмжилт төлөвлөгөө ямар байна вэ гэдэг үзэж байгаа. Care work гэдэг бол ингээд асархан ажил гэж бид нар монгол хэлээр орчуулсан. Тэр утгаа асарх эдийн засаг гэж орчуулж байгааг би бас нэлээд бодож байгаа. Асархан гэдэг рүү н оруулсан. Тэгэхээр нөгөө совилхон ухаан гэдгээс нь аваад асарх эдийн засаг гэхэр нэг жоох модон сонсогдоод асархан эдийн засаг гэдэг. Тэг одоо ашгүй Монгол улс даяар асархан эдийн засаг гэж ярьж сурж байгаа. Би маш баяртай байгаа. Тэгээд асархан эдийн засаг дотор мэдээж care work буюу асарх ажил бол орно гэсэн үг. Энэ бол аюул том эдийн засаг гэдгийг салбар гэдгийг бид нар харж байгаа. Ихэвчлэн child care, хүүхэд харах, настай хүмүүсийг харах, хөшлийн бэрхшээлтэй иргэдийг асрах, мөн зүгээр ер нь бол өрх гэрийнхээ гишүүдийг одоо хоол ундыг хийгээд асрах ч гэсэн care work дорно гэсэн. Тэгээ care economy чинь ингээд хоёр хэсгээс бүрддэг. Paid care sector, unpaid care sector буюу цалин хөлсгүй ингээд асрах ажил хийж байгаа үзэгдэж харагдахгүй байгаа тэр одоо эдийн засгийн салбарыг мөн хөлстэй асрах одоо тэр салбарыг хэлж байна гэсэн. Мөнгөөр ингээд транзакшн хийгддэг. Би танд 100,000 10,000 төгрөг төлье та манай хүүхдийг хараад өгөөч гэдэг тэр. Тэгээд энэ хоёр хоёулаа бол direct paid care, indirect paid care гэж орно. Тэр нь болохоор шууд ингээд асардаг. Одоо манай Монгол улсад байгаа Төв аймгийн Батсүмбэр суманд байгаа яг настай хүмүүсийг асарж байгаа. Тэр бол paid care sector гэдэг. Direct paid care work гэдэг дээр нь орно. Indirect care paid care гэдэг нь болохоор яг хөглөөр Монгол улс бол төсвөөсөө 2-5 насны хүүхдүүдийг өглөө 8 цагаас оройн 5 цаг 30 минутанд 6 цаг хүртэл өдрийн 3 хоолтой унтуулад тоглуулад тэгээ хажуугаар нь тэр нь care бүтэн 5 өдрийн care яваад тэгээд 9 сарын 1-ээс 6 сарын 1 хүртэл хийдэг тэр ажил бол яг үгээр юунд орно гэсэн үг. Тэр нөгөө юунд н орж явдаг. Indirect paid care гэдэг юм. Шууд бусаар. Тэгвэл тэрийг бол хин нэгэн хүн ингээл улсаас ингээд хийгээд байгаа биш. Улсаас тэрийг санхүүжүүлээд тэгж явж байна гэсэн. Энэ дээр нь болохоор хувийн цэцэрлэгүүд орно, бас төрийн өмчийн цэцэрлэгүүд бас бүгдээр орж байна гэсэн. Хувийн цэцэрлэгт
нэг насны 1.5 настай хүүхдэд ч гэсэн харуулж байгаа шүү дээ тий. Хувийн цэцэрлэгт бол нэг настай хүүхдийн тэр авдсан шүү дээ. Тэгэхээр тэр болохоор нөгөө direct paid care-т н ороо явчихна гэсэн үг. Их нарийн дотор бас ингээд нарийн торгон ийм хил хязгаартай тэр алинд нь орох вэ гэдэг. За гол нь алинд нь орохдоо ч биш юм. Яаж хэмжих вэ? Яаж сайжруулах вэ гэдэгтэй л байгаа. За unpaid care section бас direct indirect unpaid care direct unpaid care гэж байна. За шууд асарж байгаа ажил нь яг л нөгөө өвчтөн өвгөний асарж байгаа ажил. Эмнэлэгт асарж байгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хөхүүлж байгаа, унтуулж байгаа, памперсыг сольж байгаа, усанд оруулж байгаа, хоолыг хийж өгч байгаа, эмнэлэгт захиж хэвтэж байгаа, гадаа салхилуулж байгаа. Энэ болгон бол шууд direct care-д орно. Энэ direct unpaid care нь болохоор ер нь бол гэр орныхаа цалин өсгөө гэр орныхаа ажлыг хийж байгаа нь орно. Тэр хүмүүст хоол хийж өгч байгаа бүх гэрийн гишүүд хоол хийж өгч байгаа, угаалгын машинд угаалгын хувцсыг угааж байгаа, гэрээ цэвэрлж байгаа, дэлгүүрээс идэх юм авчирж байгаа, тэрийг боловсруулж байгаа, тэр болгон аяг тавг угааж байгаа. Энэ болгон маш их цаг авна. Тэгээ ялангуяа манад бол ингээд худгаас ус авах бол айгүй том одоо тэр цалин өсгөө асрах ажилд ордог гэсэн үг. За literature review гэдэг нь одоо ийм байдлаар маш олон одоо ингээд starting 2010 гэж байгаа. Ер нь бол эрт эхэлсэн байгаа. Тэгээд энэ care economy гэдэг чинь юу гэж байгаа гэсэн чинь одоо энэ the largest sector in the economy actually байгаа юм л да. Тэгээд in which care is how provided, how is it financed, how it's managed, regulated гэдгийг хэмждэг тийм үздэг тийм том зах зээл байна гэдгийг хэлж байгаа. Тэгээд нэгэн том одоо International Labour Organization, World Bank, UN байгууллагууд, олон улсын хөдөлмөрийн байгууллага эдгээр бол бүгдээрээ энэ одоо том судалгаа хийдэг. Манай Монгол улсыг болохоор 2021 онд Soon Elizabeth King гэдэг энэ эдийн засагч нар болохоор in the cases of Mongolia, Ghana and South Korea гэсэн ийм measured the size of unpaid care economy болсон байгаа. Тэгээд эдгээр болохоор цаг ашиглалтын төвөр судалгааны 2015 оны датаг ашиглаад ер нь бол unpaid care sector бол Монгол улсад бол Монгол улсын дотоодын нийтгэгдүүний 15-аас 16%-тай тэнцэх тийм их мөнгө value гэж үйлдвэрлэж байгаа юм байна гэдэг нь хэлсэн байгаа. Та 2015 оны датагаар. Бид нар болохоор 2019 оны датагаар хэрэгэлсэн. Тэгээ бид нар ямар дата ашигладаг вэ гэхээр unpaid care sector буюу цалин өсгөө асрах юм дээр нь болохоор хөвчлэн айгүй мундаг тийм төвөр судалгаа байдаг. Тэр нь болохоор time use survey гэж байдаг. Ялангуяа time use survey бол Монгол улсад бол амжилттай ингэж хийж байгаа. 2000 оноос эхлээд энэ нь болохоор pilot тийм survey явсан. Тэгээд full survey has started in 2007, 11, 12, 15, 19, just now, just the last one was 2023. Тэгээд айгүй тийм том одоо юм юу байдаг төвөр судалгаа. Тэгээд яаж хэмжидгөө гэхээр нөгөө diary хэрэгэлдэг. Time use diary. We ask the people who are enrolled in the sample to to fulfill that time diary. How many times you spend on washing your teeth, preparing your breakfast and тэр бүхнийг хэмждэг. За тэгээд өшөө бид нар болохоор яг хөглөр энэ бусад олон төвөр судалгааг бол ашигладаг. Тэгээд энэ төвөр судалгаа болохоор 12 цаг эмэн дээр ил байдаг. Ерөөсөө ил байдаг. Raw data нь ил байдаг учраас бид нар тэрийг ашиглаад хэмждэг гэсэн үг. За одоо бид нар болохоор энэ 2023 оны цаг ашиглалтын төвөр судалгаан дээр яг ажиллаж байгаа. 2024 оны 11 сард ил нөгөө олон нийтэд тавигдсан. Одоо 2-3 сарын өмнө тэгээ бид нар одоо ингэ цэвэрлэгээг нь хийж байгаа. Дата цэвэрлэгээ гэдэг чинь нэлээд ажил байдаг. Тэгээд 15,000 өрхтөө тэгээд ер нь бол 17,000 хүнтэй тэгээд 12-оос дээш насны тухайн төвөрлөлтөнд орсон 15,000 айлынхаа 17,000 хүний яг ингээд нөгөө time diary хүмүүсийн юг хэмжиж байгаа гэсэн. On paid care sector, how we get information on that sector is usually from the line ministries. Minister family, labor, social protection гэдэг одоо шинээр нэрлэгдсэн гэр бүл хөдөлмөр нийгмийн
хамгааллын яамны мэдээ байна. Эрүүл мэндийн яам, боловсролын яам, тэгээ сангийн яамны одоо бажет spending дээр аюул чухал одоо. Тэгээ үндэсний статистикийн хорооны датан дээр бид нар ажилладаг. Тэгээд paid care sector how we use for that household social economic survey гэдэг нь болохоор Монголоор бол өрх гэрүүдийн нийгэм эдийн засгийн төвөр судалгаа байдаг. 2 жилд нэг удаа явуулдаг. 2 жилд нэг удаа маш том төвөр судалгаа. Тэгээ энэ дээр болохоор бид нар болохоор айл өрхүүдээс үндэсний статистикийн хороо ингэж асуудیں۔ Та хүүхдээ төлбөртэй цэцэрлэгт явуулдаггүй, сургуульд явуулдаггүй, хичээлийн дараах сургуультанд явуулдаггүй. Та явуулдаг бол хэдэн төгрөг зарцуулсан бэ гэж асуудیں۔ Тэгэхээр тэр нөгөө 17 мянган өрх чинь Монгол улсын 983 мянган өрхийг төлөөлж гин гэж үзэж байгаа байхгүй. Тийм учраас тэр нийт өрхүүдийн яг тэр хүүхдийн цэцэрлэг, сургууль, хүүхэд харах үйлчилгээ тэр болгонд настай хүмүүсээ асруулж байгаа тэр эрүүл мэндийн үйлчилгээ авж байгаа тэр бүх мөнгө нь эндээс айл өрхүүдийн хувьд гарч ирээд тэгээ бид нар тэрийг нэмдэг гэсэн үг. Тэгээ нэмээд тэгж юм. За labor force survey бол Монголд бол айгүй алдартай. 2 жилд нэг удаа хийгддэг бас айгүй сайн манай статистикийн хорооны үндэсний хорооны. Эндээс бид нар юу авдаг гэхээр domestic workers гэж айгүй том одоо тийм labor байна. Одоо labor хийдэг одоо тийм specific тийм хүмүүс. Эдгээр бол өмнө нь бол одоо тийм нэрээр нэрлэжсэн манай зарц те манай одоо гэж нэрлэдэг байсан бол одоо манай өрхийн туслах гэрийн туслах ажилтан гэж нэрлэдэг. Олон улсын хэллэгээр англиар бол domestic workers гэж хэлдэг. Ямар хүмүүс ордог гэхээр тогооч нь орно, хүүхэд baby sitter хүүхэд хардаг хүмүүс нь орно. Тэр байтга pet sitter орно. Pet sitters орно. Drivers орно те хүүхдийн сургууль төргөж өгдөг. Тэд нар бол бүгдээрээ domestic workers. Тэгэхээр how we нөгөө measure the paid sector sizes нөгөө тэдний нөгөө цалингийн асууцсан байдیں۔ Та нар хэдэн төгрөг та нар өгдөг вэ? Тэрүүгээр нь үржүүлснэ гэсэн. Тэгээ гаргадаг. За ер нь энэ юу график нэг жоохон юу гарчлаа. Энэ болохоор ингээд энэ бүх датанууд дээр тэр нөгөө annual monetary cost of unpaid caregiving гэдгийг бид нар хэмжинэ гэсэн үг. Энэ нь болохоор sample size тэгээд time spent on caregiving гэдгийг 24 цагийн дотор. Яг тэр нөгөө цаг ашиглалтын төвөр судалгаан дээр чинь яг 24 цагийн 15 минутаар нь хуваадаг байхгүй юу? Тэгээд тэр хүмүүсийг бичүүлсэн байдیں۔ Тэр 17 мянган үнэ. Яг зарим алдаа байна л да. Зарим хүмүүс тэр болгон бичихгүй. Тэгэхдээ нөгөө статистикийн үндэсний хорооных нь ингээд очиж ингээд хэмжээд тэмдэглээ. Та тэрийг нөхцөн үү? Үгүй өнгөрсөн өчигдөр та өглөө яг 6-д босноо 7-д босноо. Тэгээд ажилтаа явахдаа та ингээд төгжин хэдэн цаг болсон энэ гэдгийг нөхөж хөвчлэхээр аваа нэг гайгүй гардیں۔ Тэгээд бид нар тэрийг бүгдийг хэмжиж жагаад одоо тэр нөгөө V гэсэн үсгтэй value the value that is creating in care sector гэдгийг бид нар хэмжиж олдгоо гэсэн үг. За энэ нэг юм болчлаа. Тийм average monthly salary for men was ингээд бид нар одоо нэг 660 мянган төгрөгийг юу яаж байгаа юм л да. Одоо ингээд 19 оныхыг ч 23 оныхыг ч ямар дата ашиглаж байгаагаас тэгээд нөгөө 660 мянган бид нар ингээд 21 хоногт хувааж байгаа. 21 хоногийн ажлын цалин гэж өгж байгаа шүү дээ хамгийн багаар утгад. Тэгээ тэрийг 8 цагт хувааж байгаа. Тэгэхээр Монгол хүн бол хамгийн доод одоо үнэлгээгээр бол нэг цагийн одоо тэр хэдэн төгрөг болж байгаа гэдгийг тэгээд тэр цагаар нь үржүүлнэ гэсэн. Минута тэр хүмүүс чинь минута бичсэн байдیں۔ Одоо хүүхэд асархад настай хүн асархад ойролцоогоор өдөрт 7 минут зарцуулж байгаа Монгол хүн. Би болохоор жоохон measurement bias байна л гэж бодоод байгаа. Би өөрөө 93 настай ээжийг асардаг байхгүй юу? Би 7 минут ерөөсөө зарцуулдаг. Гэхдээ хүн болгон 93 настай ээжийг асардаг байх л та. Гэхдээ маш их цаг зарцуулдаг. Тэгээд тэр бол ингээд тэр минутыг ингээд бодохоор бид нар ингээд юунд тэр минутуудаа бид нар 365 хоногоор үржүүлээ. Тэгээд тэрийг 60 минутанд хуваахаар тэр одоо цагаар нь гардیں۔ Тэгээд цагийн хөлсийг ингээд үржүүлж бид нар боддгоо гэсэн. За paid care sector яаж хэмжидэггүй гэхээр ингээд Ministry of Labor and Family Social Protection give us data. Тэгээд бид нар ингээд энэ Assistance for Elderly, Child Protection, Welfare Social Service Targeted тэгэл энэ бүх одоо мөнгнүүдийг бид нар нэмнэ гэсэн. Гэхдээ we don't add up pensions or child money program. It's not included. Тэгээ бусад бүх юм одоо ингээд та бүхэн зарим мэддэг зарим мэддэггүй ч магадгүй хорооныхоо
багийнхаа нийгмийн ажилтнанд бүртгүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй өрх гэрийн гишүүний харж байгаа айл бол сард нэг удаа 247 мянган төгрөг авч байгаа. Албан ёсоор. Тэр чинь paid care sector байна гэсэн. Тэр энтрийг бид нэр хүнийхэн тоогоор ингээ өрчүүлээд явдгаа гэсэн. За энэ хүүхдэд зориулсан ялангуяа одоо 0-18 насны энэ хүүхдүүд 0-18 насны хүмүүс бол манай нийт ер нь бол 0-5 насны хүмүүс бол манайд бол Монгол улсад нэг 450 орчим мянган хүүхдүүд байдیں۔ Ер нь бол бага насны хүүхдүүдийн care sector маркет бол нэг 450 мянган хүүхдийг л бид нар менеж улс даяараа менеж хийж гэнэ гэсэн. 0-18 насны бол 6-аас 18 нас бол гайгүй л дээ сургуульд явдаг. Тэгээд нөгөө сургуулийн тэгээд нэг бүх Ministry of Finance-аас нэг сангийн явнаас тэгээд сургуулийн дотор байрны мөнгө хэд байх вэ? Бүгдийг хэмжин. Тэр чинь care-д орж ийнэ гэсэн үг. Тэр сумуудад байгаа дотор байрны хоол, дотор байрны тэр нөгөө хоолны зардал, тогоочийн зардал, манаачийн зардал, дотор байрны цэвэрлэгчийн зардал, туслах багшийн зардал энэ төр бүгдийг нь одоо нэмлээ гэсэн. За ингээд нэмээд бид нар хэд гаргасан бэ гэхээр одоогийн байдлаар бол paid care sector size бол it's about 10.6% of GDP. Энийг гаргах гэж бид нар тэгээд бас дутуу буруу гаргачихгүй гэдээ маш олон ийм sensitivity analysis хийсэн байгаа. Тэгээд яг хуу зарим нэг юмыг орхигдуулсан. Яагаад тэгэхээр Монгол улсад хувийн paid одоо family төлдөг тэр 58 энэ need paid care sector-ийн одоо 53.8-ыг өрх гэр төлж байгаа. 46.2-ыг төсвийн төсвөөс гарч байгаа. Одоо цэцэрлэг ялах хүүхдүүд 3 ихрэг хүүхдүүдийн цэцэрлэг тэгэл нэг 10-аад нөгөө настай хүмүүсийг асардаг газар байгаа. Тэдний төсөв энэ төр бүгдээрээ ороод энэ дээр болохоор тэр нөгөө юуны хувийн секторын явуулдаг юм бид нар яаж олж байгаа вэ гэхээр эрүүл мэндийн яамч зөвшөөрөл авдаг тэр газрууд хувийн настай хүмүүсийг хардаг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ингээд өдрөөр хоногоор энэ төр хардаг тийм газрууд байгаа. Хувийн одоо тэр газрууд бол судалгаанд орох маш дурггүй. Яагаад тэгэхээр нөгөө нийгэмд ингээд судлаач гэж нэг хүн ирэл янз бүрийн зураг тавиал тийм ээ. Эвгүй бас байдал үүсгэж магадгүй. Тэгээ маш одоо гэрээ хийж нууцлын зэргийн мэдээлэл тарахгүй зөвхөн тэр чин санхүүгийн л мэдээлэл авах гэж байгаа. Тэгээд 1-2 газрын нийт нөгөө эрүүл мэндийн яамнаас мэдээлэл наваа тэр газарт очиод гэрээ хийгээд тэгээд тэр газар бол нөгөө орлогынхаа ашигын биш орлогынхаа тайланг үзүүлдэг. Тэгээд орлогын тайлангаар бид нар бол нөгөө албан ёсны paid care sector-ын сайтрыг бас оруулна гэсэн. Тэгжээж бид нар 10.6% гаргаж байна гэсэн үг. За paid care sector болын одоо яг хөглөр нөгөө яг хөглөр төсвийн 29.6%-ыг баг 20.8% төсвөөс тэгээд үлдсэн 1.6% нь болохоор яг хөглөр хвчлэн юунууд өөр одоо юунууд гардаг одоо энэ direct paid care sector нь бол тийм ба нөгөө төсвөөс гарч байгаа. За тэгээд 29.6% гэдэг нь болохоор яг хөглөр төсөв дээр нэмэгдээд маш олон одоо нэг тогтцсон олон улсын байгууллагууд манай Монгол улсад ажиллаж байгаа сүмийн одоо үйл ажиллагааны асрахтай холбоотой тийм зарлууд ордог. Тэд нар бүгдээр ороод ингээд 29 төсвийн бол ингээд 20.8 ер нь болж байгаа төсөвтэй тэнцэх нь бол тэгж орж байгаа гэсэн. GDP-тэй бол тэгэл одоо ер нь бол 10.6. Тэгээд community paid care service тэгэл ингээд ийм administrative data бол айгүй slacking. Тэгээд бид нар бас айгүй ховор ер нь л тааж байгаа гэсэн. За одоо бид нар unpaid care sector руу оръё. Unpaid care sector we use time use survey data, raw data. Тэгэхээр яг та нарт харуулж байгаа нь болохоор 2019 оны хэмжээний оруулж байгаа. Одоо бид нар бол 2023 оны хэмжлэлтэн дээр явж байгаа гэсэн. За ингээд харахад бол энэ paid care sector-ыг бол хүн болгон хийж байгаа. Энэ өрөөнд сууж байгаа бас хүмүүс хийж байгаа. Та бүхэн сая цагаан сараар ямар их unpaid care work хийснээ санаар мэдэхгүй байна гэсэн. За тэрний 70% нь эмэгтэйчүүд хийж байгаа. 30% нь эрэгтэйчүүд хийж байгаа. Unpaid care sector. За энэ бүх энэ care хийж байгаа юм чинь care givers гэж байна. Also we have caregivers and care receivers.
among caregivers 70% are women, remaining is men. Among care receivers нөгөө care хүлээж авч байгаа хүмүүсийн хувьд 71% нь хүүхдүүд байна. Тэгээд энэ нөгөө 61% настай хүмүүс байна. 69% нь болохоор ингээд disabled care family members. Тэгээд 68% зүгээр одоо өөр гэрийнхээ хүмүүсийн одоо хоолундаа хийж өгч гэрээ цэвэрлэж байгаа энэ бол ажиллагаа орно гэсэн. Энэ 100% орохгүй байгаа. Яг 71 гээд 29 тань орох гэхээр usually people do double caring. Би хүүхдээ харна тэгээд эмээгээ харна. Би гэр бүлийнхээ кэрийг хийж байгаа мөртлөө би одоо бас хөгжлийн бэрхшээлтэй хүнээ харна. Тэгээд double care хийдэг учраас энэ цаг нь ингэж гардаг. Айгу нарийн юм бэлээ. Энэ double care-ийг хэмжихэд. За тэгээд Монгол улсын манай эдийн засагчд бол нэг олон улсад нэг том сэтгүүлт хэвлүүлэх гэдэг. Тэгээд яг хэвлүүлээгээ болохоор ярьж чадахгүй байна. Гэхдээ бидний тэр хэвлүүлэх гээд авсан ач холбогдолтой юу гэж үзсэн бэ гэхлээр бид нар хүүхдүүд бол энэ цалин өсөхгүй care work-ыг өгж байгаа prominent members of this caregivers children гэж үзэж байгаа. Бүр 3 настай хүүхдүүдээ харж байгаа шүү дээ. Гэхдээ бид нар тэрийг оруулаагаа. Яг 3 настай хүүхэд time diary хөтлөөгүй байгаа учраас time diary буюу өдөр тутмын цаг ашиглалтын төвөр өдрийн тэмдэглэл хөтлсөн хүмүүс чинь 12 наснаас эхэлдэг байхгүй юу. Тэгээд бид нар 12, 13, 14, 15, 16, 17 гэд тэр насны хүүхэд гэж үзэж байгаа. Тэр хүүхдүүд бол бас өмнө цалин өсөхгүй ямар асар ажил хийж байгаа гэдгийг бол хэмжсэн. Тийм хэмжсэн байгаа. За тэгээд тэр хэмжилтэн дээр болохоор яг үгээр тэр одоо 548 хүн тэр дотор байгаа. Яг ингээд өдрийн тэмдэглэл хөтлсөн. Тэрний ингээд 281 охтууд 267 хөвгүүд адилхан л хийж байгаа гэсэн. Хөвгүүд охтууд адилхан хийж байна гэсэн. Тэгэхдээ ингээ харахад бол тэд нар дүүнрээ л их хардсан юм байлээ. Тэр цэнхрээр child siblings care with siblings. For the adults буюу насанд хүрсэн бид нар болохоор яг л бас caregiver аягүй хийж байгаа. Тэр нь болохоор 5751 хүн байгаа. Насанд хүрсэн хүмүүсийн өдрийн тэмдэглэл хөтлсөн. Тэгээд ер нь дандаа л юу яаж байгаа юм? Хүүхэд л харж байгаа. Тэгээд настай хүмүүс харж байгаа нь аягүй бага одоо 1-2% нь гарч байгаа гэж харсан. Other family members нөхөртөө эхнэрийнхээ ингээд care хийж байгаа нь болохоор 14-9% гэж гарсан. За тэгээд ер нь бол 5-аас доош насны хүмүүс бол нийт хүн амын 13.7%-ийг эзэлдэг юм байна гэсэн. Энэ бол асар их том. Манайх бол энэ залуу нийгэм учраас нэг талаас аюу баярлууштай бахархууштай өсөж байгаа сайхан нийгэм, залуу нийгэм. Нөгөө талаас асар их цалин өсгөө ажлын дарамт ирж байгаа тийм нийгэм байна гэсэн. За би сая энэ хуралд суусан чинь энэтхэг эмэгтэй хүн бол энэтхэг эрэгтэй хүнтэй харьцуулбал цалин өсгөө асар их ажлыг 10 дахин цагаар хийдэг гэж энэтхэгийн тэр судлаач хэлсэн. Манайх бол 2.4 цаг байдیں۔ Нэг өдөрт Монгол эмэгтэй хүн дунджаар 2.4 дахин цагийг цалин өсгөө асар их ажилд зарцуул. За яаж хэмждэг гэхээр ингэж л хэмждэг. Ингээл гаргана. Энэ болохоор маш их гоё гаргацсан байгаа. Ийм бүх хүнд ойлгомжтой. Тэгээд ингээд хөдөөний эрэгтэй хүн, хотын эмэгтэй хүн нийтээр тэр 5751 өдрийн тэмдэглэл хөтлсөн хүмүүс чинь юу хийж ийнэ гэхээр тэгээд эхнийх нь болохоор employment in related activities гэдэг чинь paid labor хийж байгаа. Paid market те тэр ажиллаа хийж байгаа. Өглөө нь ажилдаа явж байгаа шүү. Тэр цаг ч орж ийнэ гэсэн. За production of goods of own final use гэдэг чинь одоо ялангуяа малчин айлуудын хувьд өөрсдийнхөө нөгөө мах шүлгийг бэлдэж байгаа тэр бүх юмнууд орно. За ногоо тарьж байгаа айлууд орно. Норжина гэсэн. За тэгээ 3 дахь тэр нөгөө мөр бол unpaid domestic service for household and family members гэж байна. It's not direct care but indirect care. За ийм цаг ажил. Unpaid caregiving болохоор ингээд яг жинхэнэ нөгөө нэг настай хүмүүсээ харж байгаа хүүхдээ асарж байгаа тэр цагууд байна гэсэн. За хамгийн сүүлд нь болохоор тэр нөгөө цаг ажлын төвөр судалгааны олон улсын стандартаар unpaid volunteer work гэж байдаг. Тэр нь агуу баг 7 minutes on the average 7 minutes байгаа. За тэгээд ингээ харахаар за тэр хамгийн их цаг нь socializing, cultural activities, leisure, self-care including sleeping time байгаа. Тэр доотлих нь тэр бол хамгийн их цаг байгаа. За та бүхэн би дандаа яриад байх биш та бүхэн одоо өөрсдөө бүгдээр тоотой ажиллаж байгаа хүмүүс хамгийн их энэ цалин өсгүй хэцүү ажил хийж байгаа Монгол улсын иргэдэг ингээ харахад
хөдөө хотын эрэгтэй эмэгтэйгээр нарахад хэнийг вэ гэж бодож байна. Одоо энэ бол эднэр байна гэсэн. Тэгэл харагдана. Энэ бүх ажлыг хэн хийж байна гэхэлэр who is doing most of the unpaid care job? Эмэгтэйчүүд хийж байгаа. Тэгээд хөдөөний эмэгтэйчүүд хийж байгаа биз? Хотын эмэгтэйчүүд аягүй хийн. Хотын эмэгтэйчүүд аягүй хийн. Тэгсэн мөртлөө нөгөө юуных нь ажлыг нь болохоор хөдөөний эмэгтэйчүүд хамгийн их цаг хийж байгаа. Энэ нэг өдөрт шүү дээ. Энийг нөгөө 60 минут руу хуваана гэсэн үг. 60 минут руу хагаад unpaid domestic service нөгөө усаа аавн, түлээгээ хаглана, галаа төлн, тогоогоо уугаан, хоолоо хийн, аяг тавга усаа халаана, аяг тавгаа уугана, усаа халаад хүүхдүүдэд усанд оруулна, гэрээ цэвэрлэн энэ болно. Unpaid care giving бол rural women хамгийн их majority явдаг. Тэгээд та нар байна гэсэн. Энэ чинь дандаа rural women, rural men сууж байгаа шиг байна. Ялангуяа нөгөө хөдөөний эрэгтэй хүүхдүүд бол асар их тийм нөгөө усанд явах, түлээ хаглах тэр бүхнийг одоо 59 минут бол хийж байна. Юу хотын эрэгтэй хүүхдүүд бол 66 минутыг хийж байгаа тэр нөгөө өрх гэрийн цалин өсгүй ажил, асарх ажлыг бол 15 минут бол хийж байгаа. Айгүй өндөр. Хотын өвгүүд бол маш их одоо асарх ажлыг хийдэм байна гэж харж байна. Тэр одтой байна гэсэн. Одтой 15 минут өдөр болгоо. Хөдөөний хүүхдүүд болохоор яг асарх ажлыг бол хийхгүй байгаа. Бага хийж байна. 2 дахин бага хийж байна гэж. Хөдөөний охтууд бол 28 минут, хотын охтууд бас адилхан 28 минут хийж байна. Тэр энэ бол маш их том ажил хийдэг юм байна гэх хүүхдүүдийг харуулсан байгаа. За одоо энэ график дээр юу үзүүлж байгаа гэхээр одоо нөгөө 3 юмар нь хэмжигдсэн байгаа. Одоо size how we measure the size of unpaid care sector. It's about starting from 4.7 to 15.3, depending on the methodology, depending which salary we took for measurement. There are 3 kind of salaries. 3 төрлийн нөгөө wage нөгөө цалингаас хамаардаг. Нэг нь болохоор цалингийн хөдөлмөрийн өсний хамгийн доод хэмжээ. Нөгөөх нь болохоор бол яг үгээр нөгөө засгийн газрын нөгөө юуны цэцэрлэгийн багш совилогч нарын дундад цалин авдаг. Эхнийх нь бага нь эхний зураг, дундах зураг нь болохоор хамгийн бага цалингаар, хамгийн их нь болохоор яг нөгөө яг ингээд мэрэгжлийн одоо тэр нөгөө багшийн цалин, багангийн багшийн цалин, цэцэрлэгийн багшийнхаа тэр болгоны бүгдийг авна гэсэн. Ахлах, совилогч энэ гэдэг мэрэгжлийн тэр хүмүүсийн цалингийнхад 15.1. Энэ айгүй багаар бид бодож байгаа юм л да. Айгүй measurement алдаа. Тэгээ энэ бол асар том хэмжээ. Тэгээд хүүхдүүд, охтууд бол хамаг ажлыг хийж байна. Нийт ажлын 66.7% хийд юм байна гэсэн. Тэгээ насны хувьд болохоор 18-аас 59 насны хүмүүс бол хамгийн их нөгөө цалин өсгөө ажлыг хийд юм байна. 12-аас 17 насны хүмүүс бол 0.81%-ийг бол GDP-ийн оруулалт юм байна. За хүүхдүүд бол ер нь бол хүүхэд харах ажлын 41%-ийг хийд юм байна гэж харсан. Дүүнрээ хардаг. Тийм. За findings гэхээр ер нь бол this is first kind of measurement of care sector in this country, in Mongolia. We found it's about the very large sector. It's about 10.6% of GDP as a paid care sector. And unpaid care sector is 15.3%, the maximum one. So in sum, it's about 25.9%, almost 26% of GDP. Can you imagine? 26% of GDP is produced in this large, unseen, unmeasured, undervalued sector in which we all laboring, we all doing this job. So it's larger than mining sector, construction sector, communication sector, herding, agriculture sector. It's larger than. In terms of contribution to the GDP. За амар англиар ярьчлаа. Манайх айгүй том салбар гэдгийг бид нар мэдсэн. Тэгээд хүмүүс одоо ойлгож эхэлж байгаа айгүй баяртай. Тэгээд өнөөдрийн энэ ярианд ингээ ирэхэд би энд хаяа ирд юм а. Тэгэхэд нэг 20 түнлээд энэ тийм нэг 1500 өнөөдөр бол айгүй их ирсэн байгаад баярж байна. Энэ айгүй чухал. Тэгээд бид нар хэмжиж чадсандаа баяртай байгаа. Тэгээд олон улсын
хэвлүүлэхээр нэг албан ёсны болтын ер нь тэгээ хизээ энэ дата энэ 10.6%, 25.9% чинь хизээ ингээд албан ёсоор ингээд яригддаг байх гэхээр энэ тухайн засгийн газрын илтгэлд ороод үндэсний статистикийн хорооны тайланд ороод явахаар л албан ёсны болтын. Гэхдээ ингээд албан ёсных болж эхэлж байгаа. Ер нь бол энэ их л багаар бодсон одоо хэмжүүр одоо энэ танхим сууж байгаа хүмүүс бол хэлэн тэр бол тооцогдсон уу гэж асуух байх. Зарим нь тооцогдоогүй байгаа. Тэгээд бид нар одоо дараагийн алхам бол ер нь энийг тооцохын төлөө л яваа. Энийг тооцохын төлөө явж байгаа. Тэгээд бид нар өнгөрсөн өвөл 100 болсон. Та бүхэн мэдж байгаа. Тэгээд бид нар нэг 100 айлуудаас 7 аймгийн 100 айлууд тэгээд нэг 5 дүүргийн гэр хороолт байдаг айлуудаас одоо энэ care work хөдөөний малчин хүмүүс асрах ажлаа яаж ингээд зууд болж байхад ингээд байгалийн бэрхшээлтэй үед ингээд амжуулт юм бэ гэдгийг судалсан. Тэгээд тэрийг одоо яг хийж байгаа. Тэгээд үшээ хүмүүс хурал дээр нэг ярьсан чинь манай сэтгүүл тэрийг хэвлүүлвэл зүгээр нэ гэж байна. Одоо нөгөө ер нь climate change их модны байгаа л да. Тэгээд тэгсэн юм болоо care work хоёулаа айгу модны сэдв болоо хоёулаа нэлээд. Тэгээд манайх нөгөө мондагтаач биш ах нөгөө бид нар чинь нөгөө айгу specific нөгөө population-ыг cover хийж чаддаг учраас нөгөө herders men-ийг нөгөө cover хийж чаддаг учраас хүмүүс аягүй сонирхтой. Тэгээ тэрийг бол хийж байгаа. Одоо бас юу хийж байгаа вэ гэхээр нөгөө зуудын үед одоо энэ одоо юуны малчин айлууд энийг хөдөөний малчин айлууд яаж энийг хийж чадж гин даван туулж гин ямар mitigation strategy хэрэгжилж гин энэ дэр засгийн газраас ямар байх ёстой хувийн хвшил яаж хамтран оролцох ёстой гэсэн тийм юм хийж байгаа. За тэгээд дараа нь болохоор Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудаас бид нар яг ингээд нөгөө усаа авдаг нөгөө бид нар ч нөгөө юугүй жорлонгөө тийм ээ жорлонгөө шууд ингээл ханнаас нь халуун ус гараад ийм сайхан байнд оруулаад тэрийг арчилж хамгаалж чадахгүй тийм айлууд маань одоо тэр тэгээд орлого багтаа тэр айлуудын асрах ажлыг залуусгүй асрах ажлыг яаж хийж гин. За яаж хийж байгааг нь ойлгомжтой л да. Тэгтээ нөгөө бүх юм ойлгомжтойгоос академик ертөнцид чинь тэрийг бүр ингээ хэмжээд ямар нэгэн байдлаар л хэвлүүлж хэмжсэн онол төр чинь яг ингэж чухал болдог учраас тэрийг хийхийг оролдож байгаа. За дараа нь болохоор 9 сарын 18-19-нд олон улсын маш том хурал хийн. Тэгээд энэ дөнгөж тэр нөгөө нэр нь бичигдсэн тэр мундгууд бүгдээрээ ирнэ. Яагаад ирэх вэ гэхээр нөгөө отхон төгс зохион нэгдүгээр яг бидний нэр хүндэд хоёрдугаар нөгөө Монголд хийн яг нөгөө хурал дээр ярьдаг тэр малчин эмэгтэйчүүдийг үзүүлнэ гэсэн нөгөө хөдөөний нэг айл давьчих санаатай байгаа нэг тэрэлжин тийшээ ч юм уу гараад тэгээд яг тэгж үзүүлнэ гэсэн үг. Тэгээд бид нар чинь та нарт болохоор ингээд 15 минут 16 минутын жоохон юм нэг юм айгуу тийм академик юу үзүүллээ. Зарим тохиолдолд бол ингээд сайн сонирхогддгүй сэдвийг бол жижигхэн юм мультимедиа маягаар ингээд презентацийн хийдэг. Жишээлбэл хөдөөний одоо Хувьсгал аймгийн Алан Эрдэнэ сумын нөхөр нь ингээд канцер болцсон. Хорт авдар тусцсан. Тэг малчин эмэгтэй. Тэгээд 20 үнээс саадаг. Тэгээд 380 орчим хонь ямаатай. Тэгээд нэг 50 эд адуутай 70 60 адуутай тэр нэг эмэгтэй ганц 10 эдтэй хүүтэй тэр нь сумын төвийнхаа сургуульд явж тэр эмэгтэй хүү эхнэр нь яаж тэрийг даван туулж байгаа энэ гэд тэрний ингээ яриаг ингээ 5 минут ингээ яг гэрт нь бичүүлээд ингээ зөвшөөрөл авч байгаа юм л тэр хүн чинь царай гарч байгаа учраас тэгээд англиар ингээ сабтайтлтай ингээ гаргахад тэр хүмүүс тэгж байгаа хгүй нэр өстой сони юм аа. Тэг хөдөө нэг хүн иймэрхүү бол судалгаа хийж байгаа. Тэг энэ олон улсын хурал болно. Та бүхэн оролцоход бол асуудалгүй. Тэгээд Монгол улсын их сургууль төр болох юм уу өстөр иймэрхүү юм хийж байна. Одоо дараагийн одоо хийж байгаа юмд болохоор одоо 2023 оны төвөр судалгаагаа датаг ашиглаад саяны яг аргаараа 15.3 байна уу юу? Тэр зэрэг өсөж гин буурч гин үү гэдгийг үзэж байгаа. Нэг их буураагүй байлаа. Тийм байгаа гэсэн үг. Ялангуяа нөгөө юуны дараа бүр илт мэдэгдсэн учраас ковидын дараа тэгээд дата нэг measurement-с гайгүй гарсан байх гэж бодож байна. Яагаад гэвэл 2023 оны датагаа цуглуулахдаа үндэсний статистикийн хороо айгуу тийм гоё innovation ашигласан нөгөө application гар утасны application ашиглаад нөгөө application дээр нөгөө тэмдэглэл хөтлөхөр айгуу амар ингээ оруулаад сонгоод та
6-аас өглөөний 6-аас 6:30 хооронд юу хийсэн бэ гэхээр ингээд яатсан бахар ингээд хийхэд аягүй амар. Яг нөгөө урд нь болохоор ч ингээд цаас өгөөд тэгээд тэр ингээд бичдэг байхгүй. Тэгээд цаасан тэр бичсний статистикийн нэг ажилтаа аваад тэрийг кодлоод компьютерт оруулна. Тэгээд компьютерт оруулсан өөр багна руу орчвол бид нар тэрийг өөр багнаар хэмжээд ингээд юм цулаа. Тэгэхээр энэ удаа бол аягүй гоё гарах байх гэл тэгээ явж байгаа гэсэн. Тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Тэгээд асуулт байхад бүр ерөөсөө маш асуултанд хариулна. Яагаад тэгэхээр та нар ингээ асуухаар та нар ингээ зөвлөгөөхөр энэ судалгаач л аягүй сайн болно гэсэн. За энэний үр дүнд бол юу гарч ийнэ гэхээр одоо нэг улс төрийн хувьд л ярих гэдэг юм л да. Нөгөө бид нар нөгөө нэг ингээд судалгаа хийхээр ихэвчлэн ингээд эрдэмтэд бол тийм би чи эрдэмтэн тэгээд юу ингээд дуусчтэй. Ингээл хэвлүүлэл дуусчтэй. Тэгэл тэрхэн хавьтал хүн мэдтiin. Геологийн юугаар чинь алтны геологоор тэр хүн айгүй мундаг. Физикийн цөмийн физикийн тэрүүгээр тэр намсруугаа мундаг. Тэгэл зогсчдөг байхгүй юу. Тэгээ би азар ингээд нөгөө энэ асуудал нөгөө ковид-20 азар болсон гэхээр тэгээд нөгөө хүмүүс айгүй сайн ойлгоод бүх хүн нөгөө гэртээ энэ ажлыг хийсэн байхгүй юу. Тэн чин цалин өсгөн ямар чухал ажил байна гэдгийг мэдсэн. Тэгээд энийг хийгээд тэгээд улс төрийн хувьд нөгөө 24 оны сонгуульд зарим намын нөгөө мөрийн хөтөлбөрт нөгөө асархан эдийн засгийн талаар маш сайн одоо бодлого явуулахгүй бол энэ явандаа энэ дээр анхаарахгүй бол улс орнуудын хүн ам нөсгөө зогсдог. Яаж хүүхэд харах юм бэ? Ялангуяа наагарын бохирдолтой ийм хотод тэгэл 7 хоноо л эмнэлэгт гараад хүүхдэд эмнэлэгт харчаал ирээл 7 хоног ажилд орж явахад дахиад хүүхэд нь өвдөл дахиад 7-гийн дараагийн 7 хоногт ажлын дарга нь тэр эмэгтэйг ажлаас хална шүү дээ. Ер нь цалингүй чөлөө аав гэн. Тэгэл тэр чи аюу хэцүү байхгүй. Тийм учраас хүн амын өсөлтийн хүн ам зүйн хувьд тэгэл эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн ажил эрхлэх байдал за тэрнээс болоод дотоод нийтэйгүүний аюу том асуудал энэ төр гэдэг тэр ярьж байгаа. Тэгээд дэлхийд дахинд бол яг энэ чиглэлээр ямар судалгаа явж байгаа гэхээр одоо энэ GDP-г энэ paid care sector-ыг энэ GDP тооцдог болъё гэж үзэж байгаа. Тэгэхээр улс солгоо ингээл манай баг шиг ингээд хэмжиж үзээд 198 улсаас ингээд нэг Азад хамгийн тэргүүн фронтд явна 3 улс байгаа. Тэрний нэг нь Монгол байдаг, нэг нь Өмнөд Солонгос, тэгээд Монгол, тэгээд Шри-Ланка, Азар яагаад тэгж тохирсон. Яг тэр нөгөө хийсэн судлаачдаас нь болсон баг. Тэгээд энэ айгуу чухал болоод ирсэн чинь Хятад том улс энэ лөө айгуу сайн орж байгаа. Тэр чинь мундаг эдийн засагч нартай. Япон айгуу чухал одоо энэ айгуу чухал гэдэг үзэж байгаа. Одоо бүр эдийн засаг талаас нь тариас асархан талаас Япон энэ төр бол биднээс хэдэн жилээр ингээд төрүүлээ авчихсан юмсалтай бүр тэр нэг технологитой эдийн засгийн талаас нь тэгээд энэтхэг хамгийн том улс тэр том улс. Тэгээд энийг ингээд улс төрийн талаас ингээд нөгөө зохицуултын талаас хийхгүй бол ингээд аюул сөрөг дүнлөөтэй гэдгийг мэдэгдэж байгаа. Тэгээд 24 оны ингээд намын мөрийн хөтөлбөрт ороод тэгээд тэр нь хамтарсан засгийн газар байгуулагдаад хамтарсан засгийн газар нэг болохоор намуудын нөгөө мөрийн хөтөлбөрөд хамгийн хэрэгтэй хамгийн зөвүүдийн ингээд шилж аваад нэгдсэн хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөр гаргасан байхгүй юу? 24 оны 8 сарын 27-ноос 9 сарын 30-ны хооронд. Тэгээд азар би бас тэнд байж оролцоод тэгээд энэ care sector-ыг бол оруулсан байгаа. Тэгээд энэ ажлыг нь болохоор нөгөө яамны нэрийг өөрчлөөд гэр бүл гэж нэмээд гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гэж өөрчлөөд инх хамгааллын сайдад энэ дээр даалгавар өгсөн байгаа. Ирэх 4 жилд энийг бол хэмжилтийг хийгээд ямар одоо нэг дид бүтц гэж нэг том ажил байгаа. Care sector-ийн дид бүтц, санхүүжүүлэлт тэгэл одоо бүх ажлуудын аль бие усны одоо байдлаар хийгээд тэгээд шинээр байгуулагдсан шинэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлийн дараа байгуулагдсан 24 оны парламентод 2 хөгжлийн бэрхшээлтэй иргэн сонгогдсон байгаа. Эрэгтэй эмэгтэй тэгээд баясгалан гишүүний санаачилж байгаа одоо ажлын хэсэг гарцсан байгаа. Тэгээд улсын их хурлын даргын бүр ингээд захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад одоо 25 оны намрын чуулганаар бол асархын талаарх юм хууль шинээр орно. Тэгээд тэрний бэлтгэл ажил дээр би бас ажлын хэсэгт нь орсон байгаа. Тэгээд яг ингээд юунд хэлэх гэдэг нөхлөнгөө хэмждэг одоо нэг эдийн засагч эрдэмтний ажил нь ингээд нөгөө бодлого хэрэгжлэх юм ингээд хэмжээд явхаар бид нар улмал цаг хожин бид нар бусад улсуудын нөгөө алдааг давтахгүй
Ингээл нөгөө манай насжил та нар мэдэхгүй ч магадгүй бид нар айгу залуу хүмүүс учраас манай насжил чинь нөгөө хуулиараа 55-аас дээш насны эмэгтэй хүнийг настан гэдэг 60-аас дээш насны эрэгтэй хүнийг хуулиар ахмад настан гэж нэрлэдэг байхгүй юу. Тэрний нөгөө 60-аас дээш насны хүнийхээ 23 оны 60-аас дээш насны хүний тоогоо 24 оны 60-аас дээш насны хүний тоотойгоор үржүүлэхээр чинь нөгөө ахмад насны нөгөө өсөлтийн түвшин гарна шүү дээ. Тэгээд хэд байдаг гэж санана 10.7% жилд тэгж өсөж байгаа шүү дээ. Гэхэд бол яг үгээр хүн амын өсөлт чинь аюу бага байгаа шүү дээ. Тэгээд нас уралтын түвшин өндөр байгаа. Тэгэхээр насчих тал руугаа хурдан явж байгаа нийгэм гэдэг нь мэдэгдэж байгаа байхгүй. Тэгээд ирэхээр бид нар бол бүх юмыг бид нар өөрх гэрүүдэд хийж байгаа, хаус хоолд хийж байгаа. Бүгдээр өөрсдөө хийж байгаа. Гэтэл тэгээд эмэгтэйчүүд энэ их боловсралтай эмэгтэйчүүд тэрнийхээ ачийг гаргаж чадахгүй хүүхдэд настан гараад тэгвэл GDP ч өсөхгүй, ажил төрөлт нэмэгдэхгүй, инновац гарахгүй, энэ эдийн засгт аюу хортой байхгүй. Тэгээ азар аваа тийм бодлогын хувьд ингээд хийх гэдэг байгаа. Тэр нь аягүй сайхан. Тэгээд судалгааны хувьд бол бид нар ингээд сайн явах байхаа гэж бодож байгаа. За ийм байна. За асуултанд хариулахад бэлэн байгаа. За нэг ийм кейс яриа л да. Одоо тэр нөгөө Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын малчин эмэгтэй. Тэгээд тэр ингээл Хөвсгөл малчин айлууд хүртэл нөгөө ингээд цуудын үеэр тэгэл ингээл нөхөр нь ингээд хүнд өвчтөй гэрт та нар ингээд тэр айгүй тийм хүнд биетэй яг дараа нь ингээд туранхал болж байгаа юм л да тийм хүнд өвчтөй усанд оруулна гэж боддоо амар тийм тэгвэл тэрий чинь Монгол эмэгтэйчүүд хийж байгаа байхгүй. Тэр чинь хинт ч үнэлэгдэхгүй тэгээд тэрийг зүгээр ингэж бодъё л та. За би ингээд танд мөнгө төлөё. Та манай нөхрийг ингээд ус авчираад, ус халаагаад, та манай нөхрийг ингээд усанд оруулаад, тэгээд угааж эндүүц айгуу гоё ингээд нэг юм дотор хувцсамсгод ингээд оронд нь ингээд оруулж өгөөч гэдэг. Хэдэн төгрөг зарцуулах вэ? Тэр чинь амар мөнгө байхгүй. Тэгэхээр энэ айгуу том эдийн засаг. Тэгээд одоо энэ эдийн засаг төр одоо ингээд хэмтсэн одоо яг эдийн засгчдын бидний ажил одоо энэ дэр болохоор маш том одоо юунд орж байгаа. Одоо санхүүгийн зах зээл бол энэ дэр аюу том орно. Бусад улсууд бол ингээд насчаад ирэхээр тэгвэл Азийн том улсууд бол одоо гөрнүүд бол 45-аас дээш наснаас бол ахмад насны нөгөө асархуйн нөгөө даатгал төлж эхэлдэг. Яг л тэд нар чинь 100 хүртэл наслана. Тэгээд 55 насны даатгалаараа тэгээд тэр даатгалынхаа мөнгөөр тэгээд өөрөө давхар тэтгэврийн мөнгөтэй байгаа. Тэр мөнгөөрөө тэр нөгөө Япон солонгосын тэр асрамжийн настай асрамжийн хүмүүсийн тэр газараа Otherwise нөгөө ингээд өөрсдөө төлнө гэвэл аюу үнэтэй. Одоо сансарт байдیں۔ Бидний нөгөө судалгаанд оролцсон тэр асархын газар бол одоо би жишээлбэл настай ээжигээ хуралд оруулахын тулд хуралд оролцохын тулд 93 настай ээжигээ тэнд ингээд 7 хоног ингээд тэр аюу сайхан газар л да. Японд эзэн нь болохоор Японд төгсөж ирсэн тийм мэрэгчлийн хүн баг. Тэгээд тэнд ингээд аюу найдвартай. Тэгээд орхиод ингээд гэрт нь орхиход аягүй хэцүү. Тэгээд орхио яваад ингээд ирэхэд бол ятан төгрөг зарцуулж яах гэхэд бол ер нь бол 7 хоног шүү дээ. Тэгэхэд бол ер нь сая 200 хөнгөлттэй орхидог учраас уг нь бол сая 800 нь бол сая 280 төгрөг зарцуулж байгаа. 6 шөнө 7 дахь өдөр нь бирчиж байгаа юм л да. Тэгээд тэгэхэд энтер гээд. Тэгээд чи аягүй том зах зээл. Тэгээд тэр газар нь ерөөсөө олдохгүй. Тийм мэдээлэл ерөөсөө олдохгүй. Тэгэл одоо мэрэгжлийн сувилагч эмнэлгүүцэд нь ховор байгаа. Тэгэхэд өрх гэрүүд яаж сувилагч нар олох вэ? Манай ээжиг ирээд тариад өгөөч гэхэд хүн очихгүй шүү дээ. Тэр чи аюу хэцүү байхгүй. Тэгэд энэ аюу том эдийн засаг. За. Одоо судалгааг танилцуулаад би зүгээр багш надад зүгээр нэг сонирн байна. Социализмын үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед энэ асархуй эдийн засаг ямар байсан талаар та тийм судалгаа хийжсэн юм. Харьцуулсан судалгаа зөвхөн юм. Нэгдүгээр хоёрдугаарт болохоор би өөрөө энэ шилжүүлэн технологийн сургуулийн багш байхгүй. Тэгээд 2010 онд орлогын тооцох аргаар амжиргааны түвшин тодорхойлох судалгаа дунд байгаа байрны багийг хариуцаа явуулсан. Хариуцагч яг ер нь явсан тийм 7-8 сумаар явсан. Тэгээд яг л энэ асархуй эдийн засаг гэх энэ дээр харагдчихсан. Тэгээд яг нэг айлд ингээл орсон чинь 60 насны ихч амар юм урт хүмүүст залуу өөр дээр яаж хоолж байгаа байхгүй би бүр ингээд чочж байгаа юм чинь тэг өөр хийлж байгаа их чинь бол одоо нэг л юм санаас өгч.
би энэ хүүгээ хаяад энэ би одоо хүүхээ ард л орж өгөх мэрэг өмнө орж өгөх. Ягаад гэвэл наа чи ингэж асахгүй би одоо энэ 28 настай. Би 28 жил одоо би сумын төв рүү орж үзсэн. Тий. Одоо аймгийн төв рүү хайж явж чаддаггүй. Аюу хэцүү. Тэгээд тэр айлаас ингэ гараа явсан чинь яг тэр зудны жил бүр ингэ би сүтээ цавуулж өгөхгүй байхгүй. Тэгээд тэр айлаас ингэ гараа явсан чинь нэг малчин залууг явсан. Тэгээд юу хэлж байгаа байхгүй надад одоо багийн дарга за та одоо 50 биш үү сэтгэлээрээ яасан гэсэн чинь энэ айлын эхнэр нь 5 настай хүүхдээ мал нь уруудаад явж байгаад хөлтөд хүчсэн. Тэгээ энэ доктор нэг 7-8 сартаа 6 сартаа юм нэг залуу хүүхдээ залуу байгаа шүү. Тэгээд бас сэтгэл бэлдэж байгаа байхгүй. Тэгээд та асуух зүйл айгүй боломжтой асуугаа. Тэгэл эндээс харахад те энэ надад энэ одоо ямар чухал зүйл вэ гэдгийг л харагдсан. Тэгээд зүгээр би зүгээр сая сонирхол социализмын үеийн судалгаа бид нар хийсэн. Зүгээр би таны нөгөө Twitter дээр дарахад одоо нөгөө эдийн засгийн түүхээр юм хийх залуучууд байдаг үү тий. Тэгээд энэ ямар гоё боломж юм залуучууд бас хандаасаа гэж. Тэр аюул чухал. Манай эдийн засгийн тийм докторийн хөтөлбөртөө тэгээд манай нөгөө докторийн хөтөлбөрт болохоор манай миний үеийн багш нар чинь нөгөө дандаа нөгөө айгу econometrics, statistics тийм quantitative research методээр ингээ бөмбөгддөг өөрсдөө тийм амар сургалт өгсөн хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр ихэвчлэн макро загвар энтер ингээ хийдэг. Гэтэл бол яг үгээр яг ингээд эдийн засаг гэдэг чинь нөгөө энэ эдийн засгийн түүх одоо социализмын үед бид нар ямар одоо бүтэцтэй институттэй ингэж байжгаад аль чухал юм ингээ алдаад алга болгоод тэгээд шинэ нийгэмд орохдоо тэгээд тэрийг орлуулан нэг бүтэц бий болгосон. Тэр нь яагаад ажиллахгүй байна вэ? Тэр нь хэмждэг. Тэгсэн бол ингээд хослуулаад явсан бол дээр байж ш гэдэг юм уу. Тэрийг гаргаж өгдөг. Жишээлбэл өмч өвчлөлийн талаар судалдаг. 20 дугаар одоо нөгөө тогтоол ингээд яагаад гарах болсон. Тэгээд гарснараа эдийн засгт ямар одоо хор орхил юм уу эерэг нөлөө үзүүлсэн 100 байна. 100 бол ерөөсөө яг сүүлийн жилүүдэд нэг модны болсон учраас climate change гэж 100 овоо судлагдаад явж байгаа. Гэтэл 100 бол дуусахгүй дандаа л болно. Одоо бүр ингээд юу н ойртоод байгаа шүү дээ давтамж нь. Тэгэхэд одоо хотын хүмүүс яаж бид нар одоо бэлэн байхын хөдөөний хүмүүс зэрэг тэрийг судалдаг тийм хүмүүс бодорт байх хэрэгтэй. Тэгээд айгүй урьдын тэгээд байх тэр лөө орохгүй байгаа. Нэг өөр Монгол нэг оюутан ирсэн. Тэгээд тэр маань кирилл бичиг мэддэг. Би тэрэндээ кирилл бичиг заах талтай биш. Тэгэл яг англиар бичиж болно л да. Тэгэл тэр хүн оролдох нүггүй бид нар гордол байгаа. Тийм нэг 2-3 хүн л бэлдэж өгчөөл нөгөө яа нөгөө хүмүүсийн хэлдгээр яана гэдэг шиг. Тэгвэл одоо яг таны хэлдэг шиг нөгөө 27-8 настай хүүхдээ насаар нь ингэж хоолыг ингэж бүр ингэж хатуу юм жажлах нөгөө юу байхгүй нөгөө юм дээр бэрхшээлтэй учраас нөгөө бүр ингэж насан туршдаар нь бантан энэ төр хоол хийж өгчдөг гэж хоолдог. Тийм маш одоо тэр өөрх гэрүүдийн гэр хорооллоор явах та нар хэцүүдээ ер нь маш л хэцүү. Хүнээ асарж байгаа хүмүүс бол жишээлбэл одоо ингээл том болсон 35 та хүүхдээ асарж байгаа ээж бол аюу хэцүү. Тэгээ тэр хүүхэд нь бол хөгжлийн бэрхшээлтэй биш сэтгцийн одоо өвчнөд хүн бол бүр хэцүү. Ер нь л тэгэхэд маш олон төрлийнхаар л одоо вариантаар хийх ёстой. Тэгээд их хамгаалсан сайдад манай судалгааны багийн энэ literature review гэж гаргасан байна. Одоо энэ хүмүүс яаж судалгаа хийж байгаа вэ? Энэ literature review дээр ямар бодлого явуулж байна гэдгийг ингээд судалсан байгаа. Тэгээ энэ дээр болохоор яг үгээр энэ олон улсын хөтөлбөрийн байгууллагууд энэ хүмүүс яаж хийж байна гэхэд олон улсын том загварууд байгаа л да. Манайх болохоор асархуй ажлын хөвчлэн хүүхдүүд асраад настай хүмүүсийг баг асарч байгаа. Тэгэхдээ явандаа настай хүмүүсийг их асардаг болно. Тэгэхээр бид нэр ямар загвараар ажиллах юм бэ гэдэг дээр юу тавьж өгсөн, судалгаа хийж өгсөн энд бол ороогүй байна. Бид нар яг хэмжилж ярьсан учраас. Тэгээд яамд өгсөн тэгээд мөнхцөл газрын дарга мөнхцөл нь болохоор биш төрийн нарийн бичгийн дарга мөнхцөл нь болохоор ийм хэрэгтэй юм байна гэдээ авсан. Тэгээд бид нэр 4 хэлбэр санал болгосон. Тэр нь болохоор яг өглөө нэг нь Батсүмбрийн Төв аймгийн Батсүмбэр шиг long term care гэж ярьдаг. Англиар тэр нь болохоор удаан хугацаанд ээж аваа тэнд авчаа тэгээд тэндээ л байдаг long term care. Тийм байна гэсэн. Гэтэл тэр бол айгүй costly, маш costly. Тэгээд ажиллах хүчин энэ ховор ер нь хэцүүлтэй. Тэгээд тэр байна, мэдээж байна. Хоёрдугаарт нь болохоор яг үгээр
тийм байна. Тэгээд хоёр дахь хувилбар нь болохоор өдөр өмжүүлэх гэж санал болгосон. Өдөр өмжүүлэх. Настай хүмүүсийг одоо нөгөө өглөө ажилдаа явахдаа нөгөө цэцэрлэгт хүүхдээ хөргөж өгдөг шиг. Тэгээд машинтаа ингэж тэр өдөр өмжүүлэхт нь хөргөж өгдөг эмээ өвгөө ээж аваагаа. Тэгээд ажилдаа явчаад 5-6 цагт ажлаас тарахад яг нэг хүүхд цэцэрлэгээс авч байгаа юм шиг ээж аваагаа аваад тэр тэгээд гэртээ очиод өрөөнд нь сайхан унтуулаа. Тэгээ өглөө тэгээд явж чана. Хагас бүтэн сайн бол ажиллахгүй яг цэцэрлэг шиг өөрсдөө харна гэсэн. Тэр бол эдийн засгийн хувьд cost effective арга. Маш cost effective. Тэгээд нөгөө care receiver буюу одоо нөгөө настай ээж аавын хувьд нөгөө гэртэл намайг ирэхийг хүлээхгүй үеийнхээ хүмүүстэй ингээд яг ч өөрөө сонин моно уншаад тэгээд сууж явах нэг зүгээр тийм байна гэсэн. 3 дугаар хувилбар нь болохоор яг хөлөр нөгөө short term stay гэж байдаг. Short term care гэж байдаг. Нөгөө 7 хоног, 14 хоног, 1 сар, 3 сар ингээ хөдөө гадаа явах тохиолдолд ингээ мөнгөний нөгөөд тэр нь заашгүй хүнд өвчнгүй байх хэрэгтэй тийм ээ. Жохон хүнд өвчин гэдэг нь ахаа тийм хэвтрийн биш. Тэгээд хэвтрийн хүмүүст зориулсан. Үнэхээр хөгжлийн бэрхшээлтэй настай гэхгүй хүүхэд байна, залуу хүмүүс байна. Тэнд зориулсан бас тийм байх хэрэгтэй. Ингээ 4-5 төрлийн байх хэрэгтэй. Бүх төрлийн тийм байж байвал хүмүүс сонголтооийнэ гэсэн үг. Өөр гэртээ ээж аваа би асарнаа гэж байгаа юм бол өөр гэртээ л асарна. Заашгүй тэнд юу яах албагүй. Тэгэл асраад явна гэсэн. Тэрнийхээ төлөө тэр улс тэр хүнд болохоор нэмэлт татаас нэг 247 мянга 74 мянга өгдөг шиг нэмэлт тийм мөнгө нөгөөд. Тэр чинь төрийн өмнөөс тэр хүмүүсийг асраа явж байгаа. Тэрийг бас хийж явах хэрэгтэй гэсэн. Маш олон хувилбар үежил явах хэрэгтэй. Энэ ертөнц хорвоо тэр ямар загварууд ажиллаж байна. Тэр нь аль нь монгол хүний менталити, сэтгэл, уламжлал энтерт нь тохирч байна. Тэрийг аваад тэгээ санал болгоод тэрэн дээр нь хөгжүүлээл тэгээ явах хэрэгтэй. Тэгээд бас л аюу костли бол яг л бид ч 21 аймагтай 363 сумтай биш. Тэгэл амар асар одоо костли. Тэгээд яг нэг сайн тал нь хүн амынхын 50% нь Улаанбаатарт төвлөрсөн учраас нөгөө зардал арай багтаа байж магадгүй Улаанбаатарт нөгөө авчирдаг учраас юм бийдэг байхгүй юу? Юмны тийм ээ та нар бүгдээрээ мэдчихэж байгаа шүү дээ. Аюу хэрэгтэй юм чинь бас бүтэн гардаггүй шүү дээ. Тэгээ азар тэгээд ядаж яам нь гэр бүлийн яам болцсон би бүр баярлалаа. Тэгэл тэд нар нэг аюу тийм сайн зөв юм хийх байх гэж бодоод байгаа. Энэ секторыг бол аюу сайн хийж чадвал бид нар as a society аюу сайхан happy байна гэсэн үг. Ер нь бол эдийн засаг гэдэг чинь GDP ихтэйтэй биш шүү дээ. Ихтэй байхтай биш. GDP багтаа ч гэж байна. Гэтэ happy жоо өтөл наснда би яах болтой гэж өдөржин санаа зовдгүй тийм иргэдтэй байвал зүгээр шүү дээ. Америк байна. I lived in New York City in 7 years. And I know about the insurance, all this stuff. And I don't think it's very good idea, no, not good idea. It's a very nice thing that to age in the United States. It's very costly, special medical service. Even you have Medicare, it's very costly. In this country, comparatively, normal. Энийг ил гаргаж монетизation гэж ярьдаг шүү дээ. Одоо аль болох эдийн засгийн одоо нэг хэсэг оруулахаар хэм бол одоо уулуурхаас салбаас илүү хувь нэмэр үзүүлж байгаа нь болохоор нэлээ одоо онцлогчдын судалгаа болсон юм гэж харж байгаа байхгүй. Тэр ирээдүйд ерөнхийдөө харахаар одоо Япон улс гэдэг чинь энэ төрлийн нэршлүүдийг ажил хүчнүүдийг маш их мэддэг юм байлээ. Одоо чуулгаас ч гэсэн ингээд асрахын чиглэлээр бэрхшээл Японд ажиллаж байгаа маш их залуучуудыг авч ирсэн л байна. Энэ дээр Монгол улс бас ямар одоо ажил хүчний бодлого байх хэрэгтэй юм бол гэдгээрээс чинь таны өөрөө чинь бодлоо. Хоёрдугаар болохоор нөгөө одоо энэ асрахын эдийн засгч өөрөө бас яг Монголын нөхцөл байдал чинь хүүсийн ялгарлыг маш их авч байна тийм ээ. Одоо албан газар чинь одоо 25% залуу эмэгтэйчүүдийг нь ахаалцсан байлээ шүү дээ. Хүүхдүүдийн өвдөн болтон дээр тархины чөлөө авдаг гэдэг нь ажлаасаа гатдаг ойрын хамаагүй жишээ нь залуучууд хүүхдүүдээ ингэж идэг хасаа ажлаасаа харагдах тохиолдол гарч ирдэг. Тэгээд жишээлбэл одоо яаж одоо нэг бусаас ч юм уу тийм энэ сайн туршлага байдгийн бол одоо улсын нийгмийн даатгалын систем гэдэг чинь ерөнхийдөө даатгалын системээс нь
энэ асархуун хэсэг одоо юу вэ авдаг тийм нөхөд төлбөр гэхэд хаашийн одоо миний ойлгосон нөгөө гендер шинжээчний аюуна гэдэг бас миний текстийг сонсч ирсэн. Тэгэхээр нөгөө Солонгос Азийн нэг оронд жишээлбэл нөгөө Солонгосны асархуун тухайн хэмжээний ажлах хүчний тухайн хэмжээний нэг одоо ажлах хүчнийг нь гаргаж өгдөг гэж сонсч ирсэн. Тэгэхээр энэ та сайн жишээ ч юм уу болсон юм байна. За баярлалаа. Би өөрөө нэг хөдөлмөр эдийн засаг усаад юм. Тэгээд хөдөлмөр эдийн засагт бас л одоо эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлд ажилгүйдлийн түвшин байх юм судлана л да. Тэгээд манай Монголын эмэгтэйчүүдийн ажлах хүчний оролцооны түвшин 49% шүү дээ ер нь. Эрэгтэйчүүдийн 65%. Энэ одоо гэп аягүй өндөр байгаа. Тэгээд эмэгтэйчүүдийг тэгэхээр нөгөө яагаад та Монголын эмэгтэйчүүд шиг ажил хийдэг нь залхуу юм гэж харагдахаар яг графикийг харахад it's not everybody works. Everybody. Тэгээд тэр хүмүүс чинь тэгээд цалин өсгөө асар ажил хийж байгаа байхгүй. Ялангуяа юм агарын бохирдолтой өвлөн дандаа хөвгтүүд нь өвддөг. Тэгээд нэг эмнэлгээс нэг сургууль гэрээс гараад сургууль руу нүрэх гээд 2 цаг нэг талдаа зарцуулдаг ийм хотод бол аюу хэцүү байгаа байхгүй. Тэгээд ажиллаж чадахгүй байна гэсэн. За энэ paid care sector буюу энэ цалин өссөн албан ёсны мөнгө ингээд солигдож ингээд хийгддэг ийм сектор сайн ажиллахын тулд ажиллах хүчин аюу хэрэгтэй. Тэгээд энэ дэр нөгөө mindset айгуу тийм change айгуу хэрэгтэй. Яг care workers need to have the huge recognition баггүй юу? Яг багштай адилхан, профессортай адилхан байх хэрэгтэй. Профессороос дээр баггүй юу? Тэр байтугай. They should be valued at a higher wage wage нөгөө тэр нөгөө care workers чинь ингээд they will work nicely. We will have enough labor force in this sector байхгүй. Тэгэхгүй бол одоо ингээд хүүхэд хардаг хүмүүс чи их доош хардсан шүү дээ. Монгол хүмүүс одоо айлд ингээд үйлчлэгээ үзүүлж байгаа ингээд хүмүүнийг ингээд ер нь бол нэг оюутан хүүхдэр хэлчихгүй энэ төр гэдэг. Тийм биш шүү дээ. Тэр хүмүүс бол маш одоо хүний тэр гэр бүлийг авч явж байгаа тэр гэрийн одоо үйлчлэгч гэдэг бол айгүй том тэр гэр бүлийн гишүүн шиг том хүндлэл одоо тийм хүлээн нийгэмд тэрийг хөндлөж явах хэрэгтэй. Тэгжээж энэ салбар хөгжихгүй бол яг л байрлагын салбар одоо хөдөө аж ахуйн салбар хөнгөө болж байгаатай адилхан энэ дөнгөж үүсээгүй байгаа энэ салбар хүн байхгүй байна гэсэн. Тэгээ хүн бол ингэж хэлнэ. Одоо жишээлбэл одоо зарим хүмүүсийг би сонсч байсан ийм судалгааг явуулсан. Өөрсдөө болохоор хүнээр харуулна гэж байгаа. Асуухаар одоо би одоо 56 таа л та. Тэгээд би одоо 93 та ээжийг хардаг хүн. Тэгэхэд бол миний үе бол ээж аавыгаа харна. 40-50 настай ингээд хүмүүсийг асуухаар өө манай анд манай намайг харахгүй би одоо өөрөө л тэгэл яаж иж байгаа л өөрөө л аргаландаа гэж байгаа. Тэр чинь өсөө хүлээ миний түрүүний хэлсэн бүх хэлбэрүүдийг сонгох байхгүй. Хамгийн сүүлийн моментд хүүхдүүдээ харах болох тийм change явж байна одоо энэ нийгэмд. Тэрнтэй адилхан care sector чинь full тийм айгүй recognized айгүй respectable team одоо сектор болохын тулд тэр labor force ажиллаж байгаа caregivers, care workers чинь айгүй тийм мундаг хүмүүс гэж хүлээн авах хэрэгтэй байхгүй. Тэрийг ингэж яг ингээд хөдөлмөрийн одоо тэр за яг хөө тэр медаль шагнах нь яг хөө. Тэгвэл тэр нөхөө яг л одоо их сургуулийн профессорын адилхан одоо юуны IT-ийн ажилчид шиг IT-ийн ажилчдаг хин чин штэ. Хин чин тэрийг одоо чулуугаар баабаргоо хэлж байгаагаар нэг чулуу аваад нэг хүнийг оноход тэр IT-ийн анги төгссөн хүүхд явж иж магадгүй баг. Тийм. Яг ингээд настай ээж маань ингээ хараад өгөөч гэхэд тийм мундаг хүн олдохгүй штэ. Тийм болохоор labor force бол аюул чухал ах хэвээр тэднийг ингээ боожуулдаг, хүмүүжүүлдэг цалин гэнэ. Тийм. Сайн жишээнүүд маш их байгаа. Ялангуяа даатгал дээр. Гэхдээ даатгал ороод ирэхээр л мо Америк, мо Канад, мо юу л явах гэдэг юм л та. Тэгээд I'm very afraid. I can take your question. Yes, so I have two questions. And for the second one, I need to know when you did. First of all, thank you for your presentation. It was very interesting and I think very important for us to understand this whole sector. When you referred to disability care, was that like a shelter, or was it for someone who might be ill or in palliative care? Does it include all of that, or does disability like a shelter? Yeah, in this research, we unfortunately didn't include palliative care sector
monetary value. We didn't. Because we have very few of them in this country, very few, run by the professors from Medical University of Mongolia, only two places. And they didn't give us any data on monetary terms. It's very sensitive. So, disability benefits that the government of Mongolia in this country pays every month about $80, $85 approximately, depending on exchange rate, cash transfer to caregivers who caring for disabled family member each month. Yeah, that's paid from the government budget. Thank you for that. So the second part of my question is, when you were talking about or giving the example of case studies like from a person from Hofsco or the family who said there's not enough nurses around to help us care, I'm assuming it's caring for a family member at home. Yeah. Has the government, or do you know of resources, or has the government been considering looking at a home-based model as well for insurance in addition to the ongoing hospital care? Yes, in this newly, if you know that in last summer we had the election, parliamentary election, and in the result of this election we have a coalition government among three political parties. And this new government is trying to implement the policy towards the care economy, care sector, and supporting especially infrastructure. And also legal issues, the regulations to Parliament also is trying to working on to adopt new law on caring. So this, fortunately, this issue, this problem is under politicians' attention now, thanks to that. Thanks to COVID-19 also, it was big call for us. And that's why I'm pretty sure as an economist, as a researcher, that this sector will be developed in the future more like taking the best of the best practices or models, home-based or short-term stay or long-term stay or daycare for the older generation or daycare for the disabled people. Like I take care of my mother who is 93 years old, so I would like to have her, she stays at home while I'm here. So I would like to have her, to enroll like the daycare, like children. And after my day job is over, I wanted to take her and transfer to home, enjoy TV, and then next day, then that center will take care, give more professional care compared to me. Care receivers will be also happy, jointly, among their peers, doing this. Fortunately, in this country, the Mongolia is very small economy and also very small country, but large country in the terms of history of this territory. But the small means that very easy to organize, very easy to implement new things or modify the existing laws. That's the nice thing about this country. 브레인 트레이닝 явж байгаа учраас тэрийг ингээд одоо яг тооцоод одоо энэ залуучууд явж байгаа учраас гэсэн хэлээр нэг явж байгаа юм байна. Үгүй бид нар болохоор зүгээр тэр нөгөө насжилтын өсөлтийн төвшин гэдгийг л тооцож байгаа юм л да. Тэр нь болохоор 60-аас дээш насны хүмүүсийн тоог өмнөх оны 60-аас дээш насны хүмүүсийн тоонд ингээ харьцуулахад бол өсөлтийн төвшинг олоход бол 10.7% жилд нэмэгдэж байгаа. Аюу хурдтай. Яг өмнөх үеэ одоо харьцангуй мөн кэрнэ сайн байна. Тийм, тэр чинь 60-аас дээш насны хүмүүсийн тоо нэмэгдэж чинь эмнэлгийн нөгөө professional care аягүй сайтай байна гэсэн эмнэлэг.
Одоо бол эмнэлэгт очиод хэр баргийн өвчнөр нас урахгүй шүү дээ. Монголд ер нь бол гайгүй. Одоо 1950 эдэн онд бол жирийн ер нь бол 60-70 онд бол 50 насны төрсөн өдөр хийнэ гэдэг чинь it was big thing. Ер нь 50 насны төрсөн өдөр хийнэ гэдэг чинь найр болдог байсан байхгүй. Одоо 50 нас хүрэхэд зүгээр баг кек аваад үлээн үг гэдэг юм 50 нас бас. Одоо мундаг насч байгаа. Тэгээд тэр нь болохоор эрүүл мэндийн үйлчилгээ. Тэгээд нөгөө хүмүүс бас зөв хоолж эхэлсэн байна. Тэгээд тийм ээ. Тэгээд бас нөгөө аюу гой үйлчилгээтэй явах гарч ирсэн байна л да. Тэгээд хурц насалж байгаа байх гэж бодож байна. Одоо ч 3 сар миний ч одоо нэг бүх days pack гэхдээ одоо 9 сарын 18-наас 19-нд нэг том хурал хийж байгаа. Тэгэхэд бол бүгд бэлэн болцсон байна гэсэн. 2 том судалгаа. Айгуу тэгээд тэрийг сонсох гэж энэ хүмүүс ус ирж байгаа. Тэгээд нэг л кейс ярил л да. Тэгэхэд тэрийг бол жишээлбэл тэр нөгөө Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын малчин айл paid care sector хийж байгаа байхгүй. Малчин айлуудын инноватив байгаа байхгүй. Тэр чинь өөрөө хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр яг уу гэхээр нөгөө ажилгүй байгаа сахалт айлынхаа нэг багийг юу яаж байгаа ажилгүй нэг тийм хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд тэрийг мэднэ нутгийн тэрийг ингээд моцикл авч өгнө гэдэг бол ажлын хөлсөн моцикл. Тэгэхээр тэр хүн чинь ажиллаж байгаа байхгүй. Тэгээд нөгөө адуу нөгөө юунд нь хоньны хариулаад яг тэр хүнд биетэй тэр нөгөө өвгнийг ингээ асрах ингээд угаад цэвэрлэх тэр юм дээр нь өргөөд орон дээр нь ингээ тавиад ингээ босгоод ингээ бие засуулах юм тэр залуу тусалдаг. Тэгэхээр тэр залууд бас ингээ мөнгө өгч байгаа байхгүй. Мөнгө өгөхгүй мөнгө өгөх гэхээр мөнгө байхгүй бас. Тэгэхээр нөгөө 4 сард нөгөө ноолураа авахаар тэгээд ингээ ноолуурынхаа мөнгөөр моцикл авч өгнө. Нөгөө залууд чинь моцикл нь бодогдол нөгөө ажиллаа айгуу сайн хийж гэнэ гэсэн. Тэгэхээр чинь хөдөөний айлууд хүртэл юм инноватив одоо тийм юу тэр care sector-ыг шийдэж чадж байна гэсэн. Хотын айлууд ч гэсэн шийдэж байгаа шүү дээ болохгүй. Тийм биз дээ ер нь бид нар бүгд ингэ тэрийг хийж байгаа хүмүүс гэсэн. За их баярлалаа. Айгуу тийм сонирхолтой асуулт асуусан.